1971 оны 12 дугаар сарын 24-ний өглөө Перу улсын Лима хот. Дулаан бүсэд оршдгийн хоховд агаар бөхчим бороо үнэрсэн хүнд өдөр эхэлж байлаа. Зуул сарын баярын өмнөх өдөр учраас нисэх будал ердийнхөөсөө хэд дахин их хүнтэй байсан. Хүмүүс чимданаа чирэн яарч хүүхдүүд орилдож, чанга яригчаар нислэгийн мэдээлэл ээлж дараалан сонсогдож байсан. Энэ олон хүний дунд Перу төрсөн герман охин болох 17 настай Жулиан Копке ээжийнхээ хамт сууж байлаа. Тэд Перугийн Амазоны гүнд байрлах судалгааны станц руугаа босох гэж байлаа. Жулианы хувьд энэ аялал шин зүйл биш байсан. Эцэг эх нь Германаас нүүж ирснээс хойш охин энд төрж багаасаа ширэнгэн ойг сайн мэддэг, могоо шавж, халуун чиглэг агаарт дассан хүүхэд байв. Түүний эцэг эх хоёр хоёулаа эрдэмтэн хүмүүс. Тэд түүхэнд Амазоны экосистемийг хамгийн олон жил судалсан хүмүүсийн тоонд ордог. Түүний аав Ханс Вильгельм хэд хоногийн өмнө төрүүлээд очихсан байж, харин Жулиан охин ээжтэйгээ хотод үлдээд араас нь явах гэж байгаа нь энэ. Эхэндээ тэд өөр нислэг хайж байсан ч суудал олдоогүй учраас эцэст нь Ланза компани 508 дугаар онгоцон суухаас өөр аргагүй болжээ. Тэр үед энэ компани талаар хүмүүс сайн зүйл ярьдаггүй байсан, осол их гаргадаг техникийн асуудалтай. Нисгэгчдийн бэлтгэл муу гих яриа түгээмэл байсан ч баярын өмнөх өдөр сонголт бага байсан. Жулиан дараа нь тэр мөчийг дурсахдаа ээж нь нисгээс өмнө нэг л 50 бус байсан гэж ярьсан байдаг. Нийслэг хойшлогдож цаг агаар муудаж эхэлсэн ч хүмүүсийг онгоцонд суулгасаар байж. Онгоц агаарт хөөрөх үед цонхны цаана өтгөн сарал үүс харагдаж, удалгүй далавчнууд хүчтэй чичирч эхэлсэн байна. Эхний хэдэн минут зүгээр өнгөрсөн ч Амазоны бүс рүү орох үед агаарын урсгал огцом өөрчлөгдөж хүмүүс судалдаа савлаж эхэлжээ. Кабин дотор хүүхдүүдийн уйлах чимээ сонсогдож, зарим зорчигч залбирал уншиж эхэлсэн байдаг. Жулиан тэр үед айсан ч ээж нь бүгд зүгээр болно гэж тайвшруулав. Гэвч хэдхэн минутын дараа онгоц асар хүчтэй дөргсөн байна. Аянгын гэрэл цонхны гадна тасралтгүй захирж, хөдөлгүүрийн орчимд гинэт асар том гэрэл гарчээ. Хожмын дүгнэлтээр онгоцыг шууд аянга цогсон гэж үзсэн байдаг. Тэгээд бүх зүйл хэдхэн секундэд өөрчлөгдсөн. Онгоц хүчтэй эргэлдэж эхэлсэн ба хүмүүсийн орилох чимээ кабиныг дүүргэжээ. Ачааны шүүг онгойж чимдаанууд хүмүүстээр унж эхэлсэн байна. Жулиан цонхоор харахад далавчны нэг хэсэг тасарж байгаа мэт санагдсан гэж хожим ярьсан байдаг. Металл тасрах чимээ хөдөлгүүрийн архиралт хүмүүсийн хашраан бүгд нэгэн зэрэг сонсогдож байлаа. Дараагийн мөчөд онгоц агаарт задрам бутарч эхэлжээ. Жулиан судалтайгаа хамт агаарч шидэгдсэн байна. Охин юу болж байгааг сайтар ойлгосонгүй, эргэн тойронд нь зөвхөн өвөл салхи айдас нөмөрч байлаа. Түүний санаж байгаа хамгийн сүүлийн зүйл бол асар их хүчтэй салхины дуу болон эргэлдэж буй тэнгэр байсан гэдэг. Ингээд бүх зүйл харанхуй болсон байна. Жулиан ухаан ороход ихэндээ хаана байгаагаа ойлгоогүй. Чихэн дүлэрсэн мэт шуугаж нүд нь бараг нээгдэхгүй хавдсан байж, тэр хөдөлж үзэхэд бүх бие нь өвдөж байсан ч хамгийн аимшигтай нь эргэн тойрондох чимээгүй байдал. Онгоцны хөдөлгүүрийн чимээ хүмүүсийн орилготоо бүгд алгуулсан байлаа. Оронд нь зөвхөн шавжны тасралтгүй дүнгэнэх чимээ чийгтэй он үнэрэл мэдрэгдэж байж. Тэр ширэнгэн он ёроолт хэвтэж байсан юм. Охины сууж авсан игнээ 3 суудал моддын мөчөр дунд шидэгдэн унсан байв. Хожим шинжээч түүний амьд үлдсэн шалтгааныг янз бүрээр тайлбарласан байдаг. Зарим нь моддын өтгөн мөчрүүд уналтын хүчийг сааруулсан гэж үзсэн бол зарим нь онгоцноос тасарсан суудлын хэсэг шүхэр шиг агаарт нөлөө үзүүлсэн байж магадгүй гэж таамагласан байдаг. Гэхдээ бодит байдал дээр 3000 метрийн өндрөөс унсан хүн амьд үлдэх магадлал бараг байхгүй. Тэр үед охины ихэм уурсан, гар хөл нь шалбарсан, нүд нь хавцсан байсан ч хамгийн сонин нь тэр алхаж чадж байсан. Гэж түүний толгой эргэж ухаан нь хэсэг хэсгээр тасарч байсан тул зарим мөчийг хожим огт сандаггүй. Тэр хамгийн дөрөнд ээжигээ хаж эхэлсэн. Ээжээ гэж олон удаа орилсон ч зөвхөн ой дотор цуврайдах дуул сонсогдож байв. Тэр онгоцны бусад хэсгийг хайсан ч хаасаагүй зөвхөн эвдэрсэн металл навчис шатсан үнэр үнэртэж байсан. Зарим газарт чимдаан унсан харагдсан ч амьд хүн огт байсангүй. Жулиан дараа нь тэр үеийг дурсахдаа би ганцаараа үлдснээ ойлгож эхэлсэн мөч хамгийн аимшигтай байсан гэж хэлсэн байдаг. Шүн болох үед айдас бүрч хүчтэй болсон байна. Амазоны ширэнгийн ой шөнөөсөө огт өөр ертөнц болдог. Харанхуй нь бараг хөдөлж байгаа мэт өтгөн чийг нь амьсгалахад хүртэл хэцүү. Моддын дунд үл мэдэгдэх амьтдын чимээ сонсогдож, шавжнууд тасралтгүй мөлхөлд.
Жюлиан ядарсандаа газар хэвтэхдээ ямар ч үед ямар нэг амьтан гарч ирнэ гэж айж байсан ч ядарсандаа эцэстээ унтаж эхэлсэн байна. Харин өглөө сэрэхэд түүний биеийг хэдэн зуун шумуул хадсан байж. Тэр үед охинд нэг чухал зүйл санаанд нь орсон байна. Эцэг эхэн түүнд багаас нь хэрвээ ширэнгэн ойд төрвөл гол усыг даг гэж заадаг байсан. Учир нь жижиг горих том голд цутгаж том гол хүмүүс рүү хүргэдэг. Тиймээс тэр ус хайж эхэлсэн. Удалгүй жижиг горих олсон бөгөөд тэр горихны дагуу алхаж эхэлсэн байдаг. Бас түүнд хоол бараг байсангүй. Заримдаа онгоцноос тарж унсан чихэр эсвэл онгоцноос үлдсэн жижиг зүйлс олдвол иддэг байсан ч ихэнхдээ зөвхөн ус ууж байж. Өдөр өнгөрөх тусам түүний шарх модож эхэлсэн. Халуун чихт орчинд шарх маш хурдан халдварладаг. Охины мөр болон гарын шарханд үт хүртэл орсон байж тэр айсандаа уйлж байсан ч зогсох эрх түүнд байсангүй. Учир нь хэрвээ нэг газараа удаан байвал аврагдах магадлал улам багасна гэдгийг ойлгож байсан. Тэр үед аврах багууд онгоцны сүрлийн газар эргэлдэн хайгуулт хийж байсан ч Амазоны өтгөн ой дээрээс газар дээр хүйч харагдахгүй шах. Харин Жюлиан ганцаараа алхасаар байлаа. Жюлиан 3 дахь өдрөөсөө эхлэн цаг хугацааны мэдрэмжээ алдаж эхэлсэн байна. Өдөр шөнө хоёр л ялгаатай болохоос биш хэдэн өдөр өнгөрч байгааг мэдэх боломжгүй болжээ. Хоолгүй шархацсан ядарсан бие нь алхах бүрт өвдөж байсан ч тэр зогсох юм бол үхэн гэдгээ ойлгож байна. Амазоны ой дотор алхна гэдэг жирийн хүний төсөөлдгөөс хамаагүй аимшигтай. Өдөр нь халуун уур шиг агаар амьсгал боож шөнө нь чийгтэй харанхуй бүхнийг залгичих мэт санагддаг. Моддын дээгүүр сармагчин орилж холоос үл мэдэгдэх амьтдын архих чимээ сонсогдон усан дотор ямар нэгэн зүйл хөдлөх бүрт Жюлианы зүрхэн зогсох шахдаг байж. Нэг удаа тэр усанд том сүүдэр хөдөлж байгааг хараад хэсэг хөдөлж чадаагүй гэдэг. Тэр нь матар байсан уу эсвэл өөр амьтан байсан уу гэдгийг тэр хизээч мэдээгүй. Гэхдээ тэр үед айцаас илүү ядаргаа давмгайлж эхэлсэн байв. Түүний хамгийн том асуудал өсгөлөн болсон байлаа. Түүнд идэх зүйл бараг байгаагүй учраас заримдаа унсан жимс харагдвал идэхийг хүсдэг байсан. Гэхдээ эцгийнх нь танихгүй ургамал идэж болохгүй гэж сургасан тул эрсдэл гаргаагүй байдаг. Тиймээс тэр зөвхөн ус ууж амьдарчээ. Тэр алхах бүртээ онгоцны тухай бодож эхэлсэн. Яагаад би амьд үлдсэн юм бол? Ээж минь хаана байгаа бол өөр амьд хүн байгаа болов? Эдгээр асуулт түүний толгооноос гарахаа болжээ. Зарим шөн тэр ээжийнхээ дууг сонсож байгаа мэт санагддаг байсан ч сэрэгтэн зөвхөн шавьчны дуу чимээл байдаг. Айдас ганцаардал халуур ол нийлж хүний ухааныг аажмаар эддэг бөгөөд охин тэр бүхнийг ганцаараа туулж байлаа. Түүний нүдний хавдар аажмаар буусан ч шархнууд улам мууджээ. Мөрөн дээрх шарханд өт хөдөлж байгааг мэдрэх бүрт бөөлж сүрдэг байсан ч тэр тэднийг гаргаж чадахгүй байв. Ширэнгэн ойд халдвар аавна гэдэг бараг үхэлтэй адил гэсэн үг. Нэгэн өдөр тэр голын ирэг дээр эвдэрсэн онгоцны судал олсон байна. Тэр мөчөж Жюлиан сүрэл ямар өргөн талбайд тархсныг ойлгов. Онгоц агаарт задран унсан учраас бүх зүйл олон километрийн газарт тарсан байж. Зарим мөчөд тэр бусад зорчигчдыг хайж байсан ч ихэнхдээ айдсан түүнийг зөвхөн урагшаа алхахад хүргэсэн. Энэ хооронд Перу даяар энэ осол шүүг тарж байлаа. Лансагийн 508 дугаар нислэгийн остоор бүх зорчигч амиа алдсан гэж хэвлэлүүд мэдээлж байсан бөгөөд аврах ажиллагаа бараг найдваргүй болсон байж. Гэвч тэр үед Амазоны гүнд нэг охин амьд үлдэхийн төлөө алхасаар байсан. Жюлиан хожимоо би айж байсан ч үхэн гэж бодох цаг байгаагүй гэж ярьсан байдаг. Тэр зөвхөн дараагийн алхмаа хийх тухай л бодож байж. Ойролцоогоор 10 дахь өдрийн үед охины бие бараг туйлдаа хүрсэн байлаа. Тэр маш их турж алхах бүртээ толгоо нь эргэж байсан ч горхины ус дагсаар байв. Заримдаа тэр зүгээрээ л газар хөвтөд унтчихмаар санагддаг байсан ч хэрвээ ингэвэл дахиж босож чадахгүй гэдгээ мэдэж байв. Тэгээд нэг өдөр тэр огтөөр чимээ сонссон байна. Хүний хэргэлдэг моторын бүгдэг дуу. Тэр чимээг дагаж явхад усны ирэг дээр жижиг зав харагджээ. Энэ бол Жюлианы харснаар соёл иргэншлийн анхны шинж тэмдэг байсан. Тэр эрэг даган цааш алхасаар жижиг модон овоохоо олсон байна. Хүмүүс тухайд байгаагүй ч тэнд түлшний сав багаж хэрэгсэл байсан нь хүмүүс ойрхон байгааг илтгэж байлаа. Жюлиан тэр овоохоод үлдсэн бензинийг хараад эцэг нь нэг удаа шарханд бензин асгаж өтнүүдийг устгаж болдог тухай ярьж байсныг санджээ. Тиймээс тэр шархандаа бензин асгасан байна. Өтнүүд арьсан доороос нь язгнаж гарч ирэх тэр мөчөд аимшигтай өвдөлтөй байсан ч тэр шүдэ 100 тиссэн байдаг. Тэр орой Жюлиан бараг хөдөлж чадахгүй болсон байлаа. Гэвч удалгүй мод бэлтгэгчид овоохоо руугаа буцаж ирсэн. Бид эхэндээ Жюлианыг хараад цочирдсан байна.
Учир нь түүний хувцас урагдсан, бие нь шавжаар дүрсэн, үс нь бохирдсон, бараг алмас чөтгөр шиг харагдаж байж. Охин тэдэнд онгоцны сүрлээс амьд гарсан гэж хэлэхэд тэд ихэндээ итгээгүй гэдэг. Гэхдээ одолгүй тэд түүний ярьж байгааг үнэн гэдгийг ойлгожээ. Модчид Жюлианд хоол өгч дараа нь заваараа авч явсан байна. Олон хоногийн дараа анхудаа тэр өөрийгөө аюулгүй байгааг мэдэрчээ. Удалгүй нисэх хүчнийхэн болон эмч нар ирсэн байна. Тэд Жюлианыг хараад бараг итгээгүй. Учир нь бүх зорчигч нас барсан гэж аль хэдийн зарлчихсан байсан юм. Гэтэл 17 настай охин Амазоны ширэнгэн ойгоос өөрөө алхан гарч иржээ. Түүний зургууд удалгүй бүх дэлхийн хэвлэл мэдээлэлээр гарч эхэлсэн байна. Гайхамшигтай охин тэнгэрээс унаад амьд үлдсэн хүүхэд. Амазоны амьд үлдэгч гэх мэт гарчгууд хаа сайгүй цацагдж байлаа. Гэхдээ охины хувьд хамгийн хэцүү зүйлс дуусаагүй байв. Жюлиан эмнэлэгт хүрэгдснийхээ дараа дэлхийд даяар түүний тухай ярьж эхэлсэн ч тэр өөрөө дотроо бүрэн хоосорсон байж. Сэтгүүлчид тасралтгүй ирж хүмүүс түүнийг гайхамшиг гэж нэрлэж байсан ч Жюлиан зөвхөн нэг л зүйлийг бодож байсан байна. Тэр асуулт бол ээж минь хаана байгаа бол? Удалгүй аврах багууд сүрлийн бүсээс олон цогц олсон. Тэдний дунд ээж Мариан байсан. Жюлиан энэ мэдээг сонсоод маш хүнд цогцолтонд орсон. Хожим охин ээж нь ослын дараа хэсэг хугацаанд амьд байсан байж магадгүй гэж сонссон тухайга ярьсан байдаг. Энэ бодол түүнийг олон жилийн турш шаналгасан байна. Тэр үед хэвлэлүүд охины түүхийг сенсацуулган ашиглаж эхлэв. Хүмүүс түүнээс дахин ослын тухай асууж, онгоц хэрхэн задарсан, унах үед юу мэдэрсэн, айж байсан эсхийг нь сонирхдог байлаа. Гэвч Жюлиан өөрөө тэр бүхнийг мартмаар байсан юм. Тэр аав дээрээ буцан очиж төд удалгүй Герман руугаа явж боловсрлоо үргэлжлүүлжээ. Гэхдээ Амазоны ой түүний амьдралаас хизээч арилсангүй. Тэр эцэг эхийнхээ замаар орж биологч болсон бөгөөд дахин Перугийн ширэнгэн ойд судалгаа хийж эхэлсэн байна. Олон хүн түүнийг ойгоос айдаг болсон байх гэж боддог ч үнэндээ Жюлиан Амазоныг үзэн ядаагүй. Харин ч тэр ой түүнийг аварсан гэж үздэг байж, хэрвээ модод байгаагүй бол тэр газар мөргөөд шууд үхэх байсан. Хэрвээ горих байгаагүй бол тэр төөрч үхэх байсан. Бас багад нь эцэг ихэн түүнд ойд амьд үлдэхийг заагаагүй бол тэр хэдхэн хоногийн дотор нас орох байсан. Түүний түүх олон баримтат кино, нийтлэл, номын сэдэв болсон бөгөөд Германы алдарт кино зохиолч, найруулагч Вернер Херцог хүртэл энэ түүхээр итгэл найдварын далавч нэртэй кино хийсэн байдаг. Сонирхолтой нь Херцог өөрөө тухайн нислэгт суух шахсан ч сүүлчийн мөчөд төлөвлөгөө нь өөрчлөгдөжээ. Жюлиан охин хожимоо өөрийн дурсамжаараа намайг тэнгэрээс унахад нэртэй ном бичин гаргасан байна. Гэхдээ түүний түүхийг хүмүүс өнөөдөр хүртэл мартдаггүй шалтгаан нь зөвхөн осол биш юм. Хүмүүсийг хамгийн их гайхшруулдаг зүйл бол хүн асар аимшигтай нөхцөлд хүртэл амьд үлдэхийн төлөө тэмцэж чаддгийг энэ хэрэг харуулсан явдал. 17 настай охины онгоц тэнгэрт дэлбэрч задарсан, 3000 метрийн өндрөөс унсан. Амазонд 11 хоног ганцаар алгасан, тэгээд амьд гарсан. Энэ бол фантазтай кино биш, энэ бол маш хуурч гэлээ онгоцны ослоос амьд үлдсэн гайхалтай бодит түүх юм а.